Бидний өдөр тутамдаа зөрж өнгөрдөг хүмүүс дунд олон янзын хүмүүс байдгийн. Эргэж таарахгүй байж мэдгч зөрж өнгөрөх тэр агшин хүртэл дор бүрнээл өөр өөрийнхөө амьдралаар амьдарч ирцгээсэн хүмүүс. Бидний амьдралд гайхамшиг тарих үр хаасайгүй байдаг гэсэн үг. Таны өнөөдөр уулзсан зохиолч ч бас тийм. Түүнийг хүн талаас нь сонирхож яриа өдөхгүй бол байдаг л нэг эрэгтэй хүн. Төдийг хүртлэх амьдрал зэрэг нь огтоос харагдахгүй. Ихэнх хүнд бусдын төдийг хүртлэх амьдрал мэднэ даанч сонирн биш байдаг. Түүний оронд тэр хүн миний үйлчлүүлэгч болохгүй байхдаа, миний төрөвчийг зузаалж өгөхгүй байхдаа гэхээс өөр юм бододгүй. Гэтэл бусдыг сонирхон сониучилж, ямар ч хамаагүй шүргэлтийн ганц цэгч болоод яриа өрнүүлэх юм бол танихгүй хүн байхаа болж, тэр нь давтагдаад ирвэл танил болж, цаашлаад найз болж, заримдаа бүр ачтанч болоод явдаг. Тийм болохоор тэр шүргэлт үүсгдэг аргыг мэдэж авахгүй л бол ад чинь зөрж өнгөрөөд л байна. Гайхамшиг тарьдаг үр олдохчгүй. Тэр шүргэлт үүсгдэг арга нь тэгээд өөдрөг байх гихгээ юу? Тэгэлгүй яах вэ? Бодоод үзэлтэй. Замаар урваагаад алхаж яваа хүнтэй хэн яриа өдөх юм? Кафед бухимдав хүн сууж байвал ойртыг гэж бодох уу? Хальт зам асууйч гэсэн, зураг дараад өг гэж гуйч гэсэн, арай нэг ааш сайтай хүнээс асуухыг бодно үсттэй. Ажил дээр ч гэсэн адилхан. Урвгар баргар хүнд хэн ч ойртохгүй. Тийм бол тэгээд өөдрөг царай гаргахад л болоо юм биш үү? Юу гэж окод агав? Бусад хүмүүс ч бас тэнэг биш болохоор даатгал зуучлагч өөрийнхөө нормыг биелүүлэх гээд шин гэрээ хайж явахдаа урваагаад байхгүй зэргийг мэдлгүй л яах вэ? Тэр бол үннээсээ өөдрөг байгаа юм биш. Ердөө л яаж игээд мөнгө олох гэсэн хуурамч инээмсэглэл төдий гэдгийг ялгана.